За өнөөдрийн хичээлээр бүгдээрээ зураг болон бичвэрийг хэлбэржүүлэх гэсэн сэдв үзнэ. За өмнөх бүгдээрнгийнх нь шүхэр зураг зурах буюу шүхэр зурсан хичээлдэр ашиглаад энэ зургаа ашиглаад гэсэн үг шүү дээ тий. Зураг болон бичвэрийг одоо хэлбэржүүлье. За яах вэ гэхээр эхлээд энэ шүхэр зурган дээрээ тийм үү. За энэ T гэсэн төвс байна тий. За ингээд дээр нь яваад очихоор текст. За энэ ямар үйлдэл хийх хэрэгсэл юм болоо? Та нар юу гэж бодож байна? За хариулаад дэвтэртээ бичээрэй хүүхдүүдээ. За энэ төрөл хэрэгслээр Т гэсэн хэлбэртэй үсэгтийн хэрэгслээр дарахаар за текст бичнэ гэсэн үг. За эндээс фонт сонгож болох нь байна тийм үү? За багш нь за энэ фонтыг сонгоч. За энэ арийнх нь тоонууд нь хэмжээг нь зааж өгнө. Жоохон томруулж шээ. За энэ bold би үсэг дээр дарахаар bold болно гэсэн тод өнгөтэй болно. Тод болно. Тодорно гэсэн үг тийм үү? За шүхэр гэдвчээ. За өнгөө харуулгач. Энийгээ томруулсан ч болно. За үйлдэлийг буцахдаа Ctrl Z дардаг тийм үү хүмүүстээ. За дахиад бичье. За шүхэр. За шүхэр гэд эндээсээ за хамгийн одоо гол зүйл маань энэ эффект дээр зарна. За эффект дээрээ дарлаа. Энэ distort гэд энэ хэрэгсэл байгаа. За энэ хамгийн дээдлийн сонгоод бүгдээр үзье. За огторч. За эхнийх нь ийм байна тий. За ингээд энэ мэдчлэн энэ эффект дотор ямар хэрэгслүүд байна гэдгээрийг туршаад үзээрэй хүүхдүүдээ. За ингээд янз эффектүүд оруулж болж юм тийм ээ. За энэ render гэсэн хэрэгслийг ашиглаж болох нь байна. За эдгээр хэрэгслүүдийг гэртээ туршаад үзээрэй хүүхдүүдээ. Ингээд за энэ бүгдийг хадгалаад явна шүү. За жишээлбэл энэ зургийг хадгалъя тийм ээ хүүхдүүдээ. Нэг эффект оруулаад хадгалаад явна гэсэн үг. За хадгалахдаа файл цэсний save as дарчна. Save as дарахаар за FileNet-ийн өргөтгөл буюу feed-ийн өргөтгөл маань яадаг вүлээ хүүхдүүдээ. За зурган FileNet-ийн гол өргөтгөл маань өөрөө feed-ийн шүү дээ тийм үү. За буцаад ороход засварлах боломжтойгоор хадгалнаа гэсэн үг. Засварлах боломжтойгоор. За эннийхээ энэ суман дээр нь дарахад за энэ GFG за энэ дээр дарахаар зургийн хэлбэрээр хадгалдаг тийм ээ хүүхдүүдээ. За нэрээ өгөөд зургийн хэлбэрээр хадгалах нэ. Шүхэр гэж өгөөд save дарчна. За гарч ирэх цонхны ог дараад за flatten гэдэг товчийг тарчин тийм ээ. За ингээд энэ зургийн хэлбэрээр хадгалагцсан. За ингээд бусад эффектүүдийг гэртээ туршид ирээрээ хүүхдүүдээ.
За өнөөдрийн хичээл ингээд дуслаа. Баяртай хүүхдүүд ээ.